За Монгол Улсын нутаг дэвсгэр засаг зэрэг нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуульд бас өөрчлөлт оруулах гэж байгаа. Энэ хуулийн хилцгийг бол зарчим үед дэмжиж байна. Хилцгийг. Яг зүгээр оруулж ирж байгаа хуулийн төслүүд дээр бол бас олон хувилбарууд ярих болцоо бол харагдаад байна. Тийм учраас хилцгийг бол дэмжиж байна. Мэдээж хоёр талтай. Энэ одоо эрсдлүүдийг ч гэсэн бодолцоод бас нэг хилцүүлгийн явцад хийгээд сайжруулах болцоо бол харагдаж байна гэж би зүгээр хувьдаа бодож байгаа учраас хилцгийг дэмжиж байна. За энэ хуулийн төслүүдийг зүгээр хараад ахаар бас биднэрт одоо үнэхээр тулгамдаад байгаа төрийн албаны реформ яригдахаас өөр аргагүй байна гэдэг зүйлийг хэлж байна. Сонгуулийн хууль тогтоомжийг сайжруулах асуудал бас яригдахаас өөр аргагүй байна гэдэг зүйлийг л илтгэхэд байна. Тэгэхээр би юу ярих гэж байна гэхээр ерөн зүгээр одоо заавал одоо орон нутгийн түвшинд ажиллаж ийж бас энэ яам тамгын газарт ажилдаг бас нэг ерхий юм шалгуур байж боловсон хүчний бас урсгалыг доороос нь дээшээ ингэж бэлтгэж гаргаж ирэх энэ бодлого руугаа явах цаг болж. Тэгэхээр энийг бас зүгээр цаашдаа бас уялдуулж бас ярилцах ёстой. Ерөн зүгээр яг бодит байдал дээр сумын түвшинд бараг дэвших хүн олдохгүй. За эргээд одоо бас яг ажил албатай хүмүүсүүд нь ажиллаа өгөө сонгуульд оролцох боломжгүй болчиход байгаа. Энэ бол үнэн. Тэгээ бараг хамгийн одоо ах トゥ олонтоо л нэгийгээ дэвшүүлцдэг. Иймэрхүү байдлаар явж байгаа л да. Тэгээд сүүлдээ ах トゥ нарын бараг хурал болж таарад байх шиг байна. Тэгэхээр энэ өөрөө эргээд ингээ Монгол төрийн шийдвэр тэр орон нутгийн анхан шатн дээр очиж хэрэгжихгүй юу? Тэн дээрээс иргэдийнхэн санал хүсэлтийг аваад яг дээд шатны байгууллагада гаргаж ирэхгүй юу гэдэг дээр бас асуудлууд үүсэж байгаа үнэн. Тэгээ энэ ч ерөөсөө 2-3 ах トゥ олонтой хүмүүсүүдийн баг хэрүүлийн талбар болчтой юм билээ ш зарим сумын хуралч. Тэгэхээр энийг ингээд одоо шийдэх энэ оролдлогоодыг бол бид нар дэмжнэ. Хоёрдугаарт яг зүгээр одоо ингээд орон нутгийн сонгуульд ороход бас ингээд төрийн сумын түвшинд ингээд зөвшөөрж байгаа боловч энийг бол зөвхөн төрийн захиргаагаар биш үгэн төрийн үйлчлэгийг бас хамруулах бодолцуул яад юм бол гэж зүгээр бодол бас байна. Энийг бас зүгээр бас хилцүүлгийн явцад ингээд анхаарай. Хоёрдугаарт энэ орон нутгийн сонгуулийг ерөн зөвхөн сум дүүргийн түвшинд хийвэл яад юм бэ гэдэг зүйл байна. Сум дүүргээс одоо юу гэдгийг сонгогдоод тэн дээрээсээ дахиад нэг төлөөлөгчөө аймаглууга нийслэлүүгээ илгээдэг. Жишээ нь би одоо нийслэл дээр ярил л та. Нийслэлийн 9 дүүргийн сонгуул яваад нийслэлийн одоо 45 төлөөлөгчд яг оногдож байгаа кодоороо одоо сонгон архинаас нь сонгон архин дүүргийнхаа хэмжээнд сонгогдсон төлөөлөгчдөөс 10-ыг одоо санал авсан хувь хэмжээгээрээ нийслэлүүгээ илгээдэг. За Баянзүрх 10 ч байт юм. Ингээд Чингэлтэй Сүхбаатар нь хэд ич байт юм. Ийм байдлаар яваад одоо хэмнэхээсээ гадна боловсон хүчний асуудлуудыг болон яг энэ уялдаатай байдлаар орон нутгийн бодлого бас хэрэгжих энэ болцоо бүрдээд байгаа. Тэгэхээр ерөн зүгээр цаашдаа энэ сонгуулийн болоо төрийн албаны реформыг зайлшгүй хийх цаг болжээ. Дээрэс нь энэ төрийн захиргааны гэж ярих уу эсвэл орон нутгийн захиргааны гэдээ бид нар ерөн зүгээр энэ төрийн албаны хуулийн энэ ангиллал эдгээр албаагч тавьж байгаа шаардлагыг бас яг бодиттой болгомоор байна. Яг яам тамгын газарт ажилладаг шаардлагыг жишээ нь орон нутаг тавих юмч болцоогүй байхгүй. Энийг бидэд бас бодиттой хүлээмжшэрх хэрэгтэй байна. Харин яам тамгын газарт ажиллах хүн бол заавал орон нутагт ажилладаг байх ч гэдэм үү. Энэ ажил амьдралыг бас мэдж суралцж дээшээ гардаг. Тэр зарчмыг одоо хөвшүүлэх бодлого болох тал дээр бас анхаарах хэрэгтэй. Тэгээд яг энэ саналуудыг хилцээд явах нь зөв баг. Тэгээд үйлчилгээний албаа агчдыг ерөн зүгээр бодолцуул яах вэ? За Утган баяр гишүүн хариулъя. За сайн зориг гишүүнтэй бол одоо яг санал нэг байна. Энэ бол одоо яг нэг үгөө хэлэхэд сонгуулийн болон төрийн албаны одоо шинжилгэлийн одоо эхлэлээ. Энэ бол яагарахгүй. Олон зүйл дээр санал нэгдэж байна. Цаашдаа энэ хууль маань батлагдвал олон зүйлийн бас одоо эхлэл болох ийм одоо боломж бүрднэ гэж үзэж байгаа. Яг энэ дээр бол одоо бол төрийн үйлчилгээ бол нэлээдгүй төрийн үйлчилгээнд нэлээдгүй ажиллаж байгаа. Хамгийн гол нь төрийн үйлчилгээний төсвийг ерөнхийлөн захирагч бол энд хамаарахгүй байна. Тийм учраас бас энэ боломжийг бас хилцүүлгийн явцад бас бид бүхэн ажлын хэсгээр бас ярилцъя гэж бодож байна. Давхар мөн түрүүн бас алтан шагаа гишүүн бас ярьж байгаа энэ тооны асуудал дээр
Яг бид нар бол хуулийн төслөөр 50 хүртэлх гэдээ оруулсан байна. Энийг хилцүүлгийн шатанд бас бид бүхэн ярилцсанаа. Сая төрийн байгуулалтын байнгын орон дээр мөн ялгаагүй энэ тоон дээр бол гишүүд бас нэлээдгүй санал хэлсэн. Тэм учраас энэ хилцүүлгийн явцад тоо болон одоо төрийн үйлчилгээний төсвийг ерөнхийдөө захирагч бас энд хамаарах үгүй юу гэдэг асуудлуудыг бас хилцүүлгийн шатанд бас ярилцъя гэж бодож байна. Сайн зөрөг гишүүн тодруулна. Хууль санаалагчийн хувьд бас уян хатан анд гэж бас талархаж байна. Тэгээд хэдүүлээ бас талтаас ярий. Яг энэ дээрээс өмнө дараагийн бас нэг зөв ойлголт реформо чиглүүлээд явмаар байгаа юм аа. Тэгээ яг зүгээр энэ орон нутгийн төвшөнд явж байгаа сонгуульд орохын тулд одоо жишээ нь ТЭВ-ийн заавал ажиллаа өгч гэдэг юм уу. Ийм шаардлага тавиад тэнд ингээ багш нар бас ажиллаа өгч чаддгүй ч гэдэг юм уу. Ерөн голцол багш нар байгаа шүү дээ, багш эмчтэр. Нэг талдаа хэдүүлээ бас энэ улс төрөөс ангид бай гэдэг байгаа боловч орон нутгийнхаа төвшин шийдэж байгаа зүйлүүд чинь нэг тийм бас оролцоотой байх талаас нь дэмжих тэр хандлагыг нь орон нутгийн төвшөндөө амьдарч байгаа хүмүүст бас олгомоор юм шиг байна. За аймаг нийслэлээр арай өөр байдлаар ч гэдэг юм уу. Яг ингээд нэг зүйлийг нэг ийм уутанд хийх биш бас уян хатан онцлогтон тааруулсан байдлаар цаашдаа бас жоохон харуул яад юм бэ. Тэгээд яг орон нутгийн сонгуульд одоо дэвших хүн байхгүй. Тэгээд одоо ах トゥ олонтой хэд хүмүүс нь дэвшдэг. За яг гарч ирэнгүүтээ бас тусгай шаардлага хангаж ивэл төрийн захиргааны албаагч болчих болцоотой гэдэг ийм нэг юм хоёрдмол яваад байгааг ерөнхийдөө нэг За санал хэллээ. Баатар Жовын мөнх соёл гишүүн.